Өнөөдрийн мэд хүргэн үзэгчтэй Монгол малчтын төвдлөөс малчин телевизийн тодруулах болонд маань Монголын хүний нөөц удирдлага шинжилгээ академийн брэнд менежер Мөнгөчөнгөө элсэлт хариуцсан ажилтан Нансалмаа нар урагдсан оролцож байна. Орой мэд хүргэе. Баярлалаа, орой мэд хүргэе. За тэгэхээр юуны өмнө гурлаа Монголын хүний нөөц удирдлага шинжилгээ академийн үйл ажиллагааны талаар яриагаа эхлэе. Хизээ үүсгэн байгуулагдав. Энэ хугацаанд хичнээн оюутан элсүүлж төгсгөж ажлын байранд гаргаваа. За сайн бацгаана уу телевизэд шааны үзэгчдээс энэ өрөөний мэндийг хүргэе. За Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээ академи анхлан бол 2010 оноос эхлээд одоо үүсгэн байгуулагдаад ерөнхийдөө бол богино хугацааны ажлын бэрнээр мэргэжүүлэх практик сургалтыг 10-аад жил явуулаад за өөрийнхөө нэрэгдэх хөдөлмөрийн биержээрээ дамжуулах хүмүүсийг одоо тэдгээрийн 70-80% нь бол ажлын бэрнээр гаргаад ингээд явж байгаа. Маш их практик туршлагатай тийм байгууллага байна. За ер нь бол 10 жилийн хугацаантыг 16 нэр төрлөөр тийм ээ 20,000 гаруй төгсөгчдөг бол одоогоор амжилттайгаар төгсгөөд явж байна. За өнөөдөр бол төрийн захиргаа хүний нөөцийн удирдлага санхүүш Нягтлан бодох бүртгэлийн одоо 10 сарын 26-нд эхлэх 1 жилийн өдрийн ангуудынхаа одоо мэдээллийг хүргэхээр брэнд менежер Нансалмаатай хамт хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр урт хугацаа богино хугацааны сургалтын ялгаа нь юу гэдэг тийм ээ 4 жил суралцах, 1 жил суралцах энэ бол санхүүгийн хувьд бас асар ялгаатай, хугацааны хувьд бас ялгаатай зүйл шүү дээ тийм ээ. Тий. За богино хугацааны сургалтын маань хамгийн даваа тал юу юм бэ? Энэ бол шууд 100 практик сургалт тухайн хүний тухайн мэргэжлэр нь бол ингээд 100% практикаар бэлдээд явдаг. За 4 жилийн хугацаанд бол ихвчлэн бакалаврын хугацаанд бол амлал дээр суурилж явдаг. За тэгэнгүүтээ хүүхдүүд маань яг ажлын байрны буюу хөдөлмөрийн зах зээл дээр гарахдаа олж авсан мэдлэгийнхаа дөнгөж 20%-ийг нь л одоо хөдөлмөрийн зах зээл дээр ашигладаг. Тийм болохоор практик сургалт бол эргээд хөдөлмөрийн зах зээл дээр 100% ашиглагддаг. Нөгөөтэйгөр 1 жилийн сургалтууд маань цаг хугацаа хэмжээ, төлбөр тооцоо тий маш олон зүйлүүдийг хэмжиж байгаа, маш олон даваа талтай энэ сургалтууд байгаа. Орон нутгаас тийм ээ иргэдийн хувьд болонгууд хөрвж ажиллах чиглэлээр их сонирхдаг. Тэгэхээр өнөөдрийн яг элсэлт авж байгаа тийм ээ өдрийн ангид маань 1 жилийн өдрийн ангид маань төрийн захиргаа хүний нөөц мэргэжлэр авч байгаа шүү дээ тийм ээ. Энэ сургалтын онцлог давуу талыг ярил. За манай хөрөдөө төрийн захиргаа хүний нөөцийн удирдлагын 1 жилийн одоо ангидаа бол эсэлт авч байна. За энэ анги маань өдрийн анги гэдэг давуу талтай байдаг. За өдрийн анги тусмаа төрийн захиргаа хүний нөөцийн удирдлага маань маш олон салбарт хөрвөн ажиллах боломжтой байдгаар илүү давуу талтай байдаг. За тэдгээр мэргэжлүүд маань ямар мэргэжлүүдээр хөрвөн ажиллах боломжтой вэ гэхээр тийм ээ хүний нөөцийн менежмент, за тэгээ төрийн захиргаа, хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй, офис менежер, архив, албан хөрөлт гэсэн хичээлүүдээр их тал руу хөрвөн ажиллах боломжтой байдаг. За мөн нөхдөд манай хөтөлбөр маань үндсэн болон нэмэлт гэсэн хоёр хөтөлбөртэй явдаг. Үндсэн хөтөлбөр анхан шатнаас агшин сацрыг одоо ажлынх одоо тэмээд чадамжуудыг бүрдүүлдэг болвол нэмэлт хөтөлбөрөөр тухайн хувь хүний тал руу хандсан одоо элтгэх урлаг, хувь хүний хөгжил тийм ээ харилцаа хандлага тал руу одоо тусгаж өгдөгөөр илүү давуу талтай тухайн хувь хүнийгээ бас нэлээд одоо уусгаж өгдөг гэсэн үг. Аливаа айл гэр албан байгууллагын амин чухал тийм ээ зүйл нь бол яалтчгүй санхүү. Бүх зүйл санхүү дээр тогтдог тийм ээ. Тэгэхээр энэ мэргэжлийн онцлог давуу талыг бас дурдвал. За ер нь бол төрийн захиргаа хүний нөөцийн удирдлага санхүүш Нягтлан бодох бүртгэл гэдэг энэ хоёр мэргэжил маань аль нь одоо хөдөлмөрийн зах зээл дээр маш өндөр эрэлт хэрэгцээтэй байгаа. Байгууллага болгонд байх хэвээр тэр ч утгаа хүүхэн болгонд бол одоо ингээд эзэмсэн байвал цохих хэвээр ингээд мэргэжлэр явдаг. За санхүүш Нягтлан бодох бүртгэлийн хувьд бол одоо ихтэй сургууль төгсөөд ажил хийж чадаагүй магадгүй практика мартцсан тий хүмүүс суралцах боломжтой. За мөн дээр нь аж ахуйн ямар нэг аж ахуйн нэгж байгууллага удирддаг одоо удирдлагууд санхүүгийн менежментийн зохицуулах өөрөө удирдах үүднээс тийм ээ. За тэгээ ерөнхий боловсролын сургууль төгссөн одоо ингээд бүхий л хүн бол нас олон боловсрол аргалзахгүйгээр хоёр мэргэжилт маань хоёуланд нь хамрагдах боломжтой. За санхүүш Нягтлан бодох мэргэжлийн хувьд бол Нярваас эхлээд тий санхүү, кас, ерөнхийдөө Нягтлан бодох одоо төвшний бүх төрлийн ажлыг бол шууд ингээд 100% гүйцэтгэг нэ. За тэгэнгүүтээ хичээл маань яг хөөр мөн манай Нансалмаа хэлснээр нэмэлт болон одоо үндсэн хөтөлбөр гэж хоёр юмар явдаг. За үндсэнд бол татвар, тайлан тий одоо санхүүгээр юу үзэх хэвээр, юу мэдсэн байх хэвээр мэргэжлийн ур чадваруудыг бүгднгийн үзэн. За нэгдүгээрт бол 100% бүх зүйлээ практикаар буюу гар аргаар бэлдэж сурдаг. Тайлан, баланс гэх юм а тий. Хоёрдугаарт бол санхүүч одоо програмчсан. Тийм учраас санхүүгийн програмд дээр бүх хүмүүстэйгээ сургаж байна. Хамгийн сүүлийн програм буюу Smart Logic програм дээр ингээд сургаад төгсөгт нь Smart Logic програмын бол 1 жилийн эрхтэйгээр ингээд төгсөж байгаа. Мэдээж суралцж явах явцад тийм ээ дадлага маш чухал байдаг шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлүүдээр дадлага материаллаг бааз мөн мэргэжлээс гадна өөр ямар мэргэжүүлэх боломжтой вэ? За тийм 1 жилийн өдрийн ангиудын хувьд бол хичээл маань нийт 8 сар үргэлжилдэг.
За нэгээс 6 дугаар сарда бол 100% академи дээрээ бүх зүйлсээ одоо боловсруулж хэрэгжүүлээ судлаа явна. За хичээл маань бол өдөрт 2 цагаар л хичээлээд явдаг. Ажлын 5 өдрөөр хичээлээд хагас бүтэн сайн дээр хичээлээ одоо амраад явдаг. А өдрийн 2 цагаараа бол нийт 6 сар академи дээрээ хичээлээд 7 дугаар сарда бүтэн дадлагт гарна. А дадлагт бол яа гэм бэ гэхээр манай хөдөлмөр зуучлалын албаар дамжуулаа манайтай хамтарч ажиллаж байгаа 500 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд бид нар бол хүүхдүүдэд 100% ингээд дадлах зуршлан гарганаа, дадлагжуулнаа тийм. За тэгээд ирээд сурсан мэдсэн бүх зүйлээ 8 дахь сартаа хамгаалаад дипломынхаа ажлыг одоо хамгаалаад төгсдөг байгаа. Мэдээж хөдөө орон нутагт бас явж байхад ажилгүй ер нь бол хаа сайгвал юм байгаа шүү дээ тийм ээ. Ажлын байр хумсдалтай. За тэгэхээр бас сурч ходоогүй өнжцэн хүмүүс байдаг. Энэ сургалтанд ер нь ямар хүмүүс хамрагдах боломжтой юм тийм ээ? Насны хязгаар бий юу? Одоо жишээ нь зарим нь болонгууд 8 дугаар ингээд төгсөөд ингээд сургуульгүй болцсон, мал дээр гарсан ийм хүмүүс бас байдаг шүү дээ тийм ээ? За ерөөдөө бол эдгийн энэ мэргэжил маань ерөөдөө нас олон мэргэжил харгалцахгүй байгаа. Ерөөдөө тухайн хүмүүс маань тийм ээ одоо жил өнжцэн, за тэгээд одоо гэртийн удаан суугаад хүүхдээ ингээд харцсан, тухайн чиглэлээр суралцаад хөгссөн мөртлөө яг нь ажлын практик туршлага байхгүй хүмүүс маань яг нь энэ ингээд суралцах боломжтой одоо илүү даваа талтай байдаг гэсэн үг. Ер нь бол. За сургалтыг одоо тийм ээ манай одоо өдрийн ангид сурах гэж байгаа оюутнууд маань сонгож чадахгүй бол зөвлөгөө мэдээлэл авах боломжтой юу? Мөн Монголд анх удаа тийм ээ амтлагат сургалт гэдэг имийг Монголын хүний нөөц удирдлага шинжилгээ академи маань эхлүүлсэн байдаг шүү дээ тийм ээ. За тий. За академи бол өөрөө сургалт үйлчилгээгээ явуулаад 10 жил болж байна. За хөдөлмөрийн зах зээл дээр бол аль хэдийн танигдсан. За тэгээ хамгийн гол зөвлөгөө хэрвээ та бүхэн эргэлзээд байгаа бол доор гарч байгаа хувьцаар одоо 24 цаг манай брэнд менежерүүдтэй холбогдоод сайхан үн төлбөргүй мэдээлэл зөвлөгөө авах боломжтой. 20 дугаарт Монголын хүний нөөц удирдлагын шинжилгээ академи маань Батны 2-т байгаа. Баруун дөрвөн замаас дэшегээ хороолол өсөх цаана. За академи маань 2 давхар дээр буюу маркетингийн албан дээр ирээд брэнд менежерүүдтэй маань одоо уулзаад тийм ээ үн төлбөргүй мэдээлэл зөвлөгөө аваад өөрт нь яг аль нь тохирох чиглэлээр ажиллах сонирхолтой байгаа ингээд ирээ сайхан мэдээлэл зөвлөгөө авч болно. Хичээлийн хөтөлбөрийн хувьд одоо 8 сар тийм ээ анги танхимаар хичээллээд үлдсэн сараа болонгууд одоо дадлагт гарна гэж ойлгож болох уу? 1-6 сар ерөнхий хөтөлбөрүүд маань бол төрийн захиргаа хүний нөөцийн удирдлага санхүүж Технологи мат бүртгэлийн өдрийн ангийн хөтөлбөрүүд маань нийт бол 8 сар үргэлжлэв. 8 сарын хугацаанд 1-6 сарда академи дээрээ бүх зүйлээ үзэл судлаад 7 дугаар сарда дадлагт гараад 8 дугаар сарда төгсдөг. За өдрийн ангийн дараагийн нэг том даваа тал яад юм бэ гэхээр ерөнхийдөө орон нутгаас болон Улаанбаатараас аль альнаас нь хүмүүс ирдэг. За яагаад гэвэл өдрийн ангид өдөрт нөгөө хичээлд бол 2 цаг суудаг ажлын 5 өдрөөр бусад цагаараа цагийн ажил хийх боломжтой. Тэгээ манай хөдөлмөр зуучлалын албаараа дамжуулаад хүүхдүүдийн цагийн ажил зуршлан гаргадаг байгаа. За тэгээд яг энэ 10 дугаар сарын одоо энэ өдрийн ангид бол зарлагдсан юм бол суралцагч болгон маань ерөнхийдөө сар болгон суралцах хугацаанд 50,000 төгрөгийн тэтгэлэгт хамрагдаад явдаг байгаа. Тий. Одоо нөгөө цар тахал гэдээ бас хүмүүс маань хэцүү байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр сургалтын хувьд одоо төлбөрийн хувьд уян хатан нөхцөл байдал байгаа юу? Одоо жишээ нь захирлын одоо нэрэмжит шагнал урамшуул, хөнгөлөлт урамшуул энэ төр гэж зарладаг шүү дээ тийм ээ. За байлгүй яг хөө тэгэхээр манай суралцсан маань төлбөр болохоор сая 800 мянга гэж байгаа. Ерөнхийдөө бол суралцагчд маань төлбөр болохоор өөрийнхөө боломжоор 4-5 удаа хувааж нөхцөлтөө. За ерөнхийдөө мөн та бүхэн маань 10 сарын 15-наас бүртгүүлсэн хүмүүст бол төлбөрийн хөнгөлөлт урамшуул зарлаж байгаа. Тэгэхээр та бүхэн маань доор гарч байгаа хувьцаар холбогдоод тийм ээ менежертэй холбогдоод бүртгүүлэх бол мэдээлэл зөвлөгөө авах боломжтой байдаг. Төлбөрийн хувьд ерөнхийдөө бол энэ 20 зэрэг коронавитой байгаа учраас тийм ээ төлбөрийн уян хатан бодлогыг манай хөрөгтөө хэрэгжүүлснээрээ манай суралцагч маань илүү нөгөө нэг төлбөрийн одоо тийм шахалт дарамт гэсэн зүйл байхгүй болж байгаа гэдэг тийм хэрэгсэлгүй гэсэн үг. Суралцах хугацааны төлбөрөө бол хэдэж аваагаа төлөх боломжтой. Бас суралцж байгаа оюутнууд манаас ингээ ажиллаж байхад анги танхим заах арга зүй маш чухал байдаг. Тэгэхээр хичээлээс гадуур одоо нөгөө хөдөлмөрийн биржээрээ дамжуулаад тийм ээ хөдөлмөрт ажил зуучлах юм л. Тэгэхээр яг л энэ салбарынхаа ажил зуучлах уу эсвэл шал хөндлөн тис хөндлөн юм зуучлаад ажилд оруулна гэсэн үг үү эсвэл. Тэг ерөнхийдөө бол хүүхдүүд маань яг ямар чиглэл рүү ажиллахыг сонирхож байна те. За төрийн захиргаа хүний нөөцийн хувьд бол илүү опс чиглэл рүү тухайн хүн илүү ингээ практик авах тийм ээ тэр чиглэл рүү бол зуучилж өгнө. За тэгээд өөрөө яг сонирхож байвал ямар чиглэл рүү зуучилж болно. Хөдөлмөр зуучлалын албан дээр захиалгатай байгаа мэрэгчлүүдээс сонгоод цагийн ажил хийх боломжтой суралцах хугацаанд. Мөн сургаж явах хугацаанд тийм ээ мэрэгжлийн ур чадвараас гадна өөр ямар ур чадварт сургах вэ?
Тий, ерөнхийдөө бол одоо хөдөлмөр зуучлалыг эргээ хүүхдүүдийн хөдөлмөр зуучлал дээр ингээд гаргаад зуушлах гэх тэгэхээр цаанаасаа тавигдах шаардлага бол юу юм бэ гэхээр хөдөлмөрийн зах зээлийн орчин үеийн нийтлэг хандлага бол зан чанарыг ажилд аваад ур чадварыг эзэмшүүлнэ гэсэн одоо зарчмаар явж байгаа. Тухайн хүн ямар ч нөхцөл байдалд дасан зохицсон те ямар ч юм яг авах одоо ингээд түргэн хүлээгээд авах боломжтой багаар ажиллах чадвар өндөр, зохион байгуулах чадвар өндөр тийм байх юм бол ерөнхийдөө тухайн нөхцөл байдалд тасаад ур чадвар гэдэг юм бол эзэмшнэ гэдэг үднээсээ хичээл дээр нь бол нэмэлт одоо үндсэн хөтөлбөр нь 60%, за нэмэлт хөтөлбөр маань үлдэгдэл 40%-ийг нь авч явдаг. Тэн дээр бол дадлага орж ийн, элдэг урлаг манлайлал хандлага буюу тухайн хүний илүү уян ур чадвар буюу софт ур чадвар чиглэсэн уян ур чадварын хичээлүүдийг бас нэмэлтээр ингээд айл ангийнхан хөтөлбөрүүдээр суулгаж өгсөн байдаг. Яг эдгээр энэ хоёрын хөтөлбөрийн хослолын давуу талууд бол хөдөлмөрийн зах зээл дээр одоо ингээд айл хэдийн танигдсан эрэлт хэрэгцээ өндөр, нөгөөтэйгөр академик маань 10 жилийн хугацаанд төгсөн гаргасан одоо бүтээгдэхүүн тийм ээ. Манай академи одоо бүтээгдэхүүнүүд бол хөдөлмөрийн зах зээл дээр айл гэдэг нь өөр ингэсэн байр суурь олцсон. Эргээгээ тэр хүмүүс маань яг академиас ийм сурцсан, боловсрцсан бэлэн бүтээгдэхүүн авах айгүй их сонирхолтой байдаг. Өдрийн ангид нэг жилийн өдрийн ангид бүртгүүлэхийн тулд одоо оюутнууд маань яаж бүртгүүлэх үү үзэгчд манаас тийм ээ. За тэгэхээр ихэд бол одоо нөгөө хүмүүс маань хөтөн фэйсбүүкээр мэдээлэл авдаг болсон байгаа. За мөн утсаар мэдээлэл авах боломжтой. За тэгэхээр фэйсбүүк маань болохоор Монголын хүний зүйн удирдлага шинжилгээний академи гэдэг хөтөө манай академийн фэйсбүүк утас байгаа. За мөн доор гарч байгаа утсуудаар манай 24 цагийн хугацаанд менежерлөө мөн холбогдоо тийм ээ. Хэрэгтэй хаач хизээс хитэн цагт яг нь холбогдоо мэдээллүүдийг авах боломжтой байдаг гэсэн. Төгсөөд гарахтаа оюутнууд маань үзүүлэх бичиг баримт тийм ээ төгсөж явах хугацаанд одоо дэд сургууль одоо мөн өөр энэ төрлийн сургалт явуулдаг байгууллагууд одоо юу яд штэ тийм ээ. Курсын ажил бичдэг шүү дээ. Мөн адил бичдэг тийм ээ. Тийм. За ер нь бол 1-6 сарда академи дээр бүх зүйлээ үзүүлж хэрэгжүүл судлаа. 7 дугаар сарда дадлагт гарч ирээд энэ курс ажил гэдэг энэ үнийг бичдэг. За энэ дээр бол ерөнхийдөө баг болоод чинь багаар ажиллах чадвар тийм ээ. Одоо хүний нөөц чиглэлээр бол сонгон шалгаруулалт одоо юу байдээ тухайн ажлын байран дээр очиод юу хийсээ, юу сурч мэдсэн тэр бүгдийг ингээд энэчнээ сайхан баримтжуулаад зөв практикаараа эзэмшээд ингээд гардаг байгаа. За бичиг баримтны хувьд бол одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын хөдөлмөрийн аюулгүй эрүүл мэндийн дэвс гарч байгаа албасны олон улсаас ажиллах хэрэгтэй одоо юм QR кодтой чадамжийн гэрчилгээ болон мэргэжлийн дипломтой төгсөн. Тэгээ одоо бол хамгийн чухал юм бол чадамжийн гэрчилгээ. Ер нь бол энэ практик сургалтын гол онцлог нь бол хүмүүс чадамж олгож байгаа. Тэрхүү чадамжийг нотолсон одоо олон улсын QR кодтой мөн олон улсад ажиллах одоо юм хүчин төгөлдөр юм QR кодтой бичиг баримттай төгсөн. Сүүлийн жилүүдэд залуучууд маань одоо биеэрээ их ангарахаасаа илүү оюун ухаандаа их хөрөнгө оруулалт хийдэг болсон шүү дээ тийм ээ. Тэгээ ерөнхийдөө бол ингээ гэртээ ч одоо юу ч юм те бид нар бол яг нийгмийн харилцаа хүрээнд ажилтаа орлоготой Монгол хүний бүтээгтэй тэр тал руу бол чиглэж ажиллаж байгаа. Өөрөөсөө бол өөртөө эргэлзээд ч юм уу те магадгүй эдийн засгийн асуудалтай эргэлзээд байгаа бол академи яг ингээ зориод ирсэн хүн болгонд бол маш олон боломжууд нээлттэй байгаа учраас ингээд хүн болгоныг бол ерөнхийдөө урьж байгаа. Тийм. За баярлалаа бидний урилгыг хүлээн авчирсан. Тэгэхээр сүүлийн хэдэн хормыг бас та хоёрт үлдээ. За тэгээд өнөөдрийн тохиолдол 10 сарын 26-нд эхлэх тийм ээ. 1 жилийн өдрийн ангууд буюу 8 сар үргэлжлэх. За төрийн захиргаа хүний нөөцийн удирдлага санхүүж нэгтлэн бодох бүртгэл гэсэн 2 ангийнхаа талаар бол дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ. За тэгээд 8 сарын 15-наас өмнө бүртгүүлсэн одоо хүн болгоо маань хөнгөлөлт урамшуулалт хамрагдах боломжтой. За 2 дугаар доор гарч байгаа хувьцаар бол 24 цаг мэдээлэл зөвлөгөө аваад бүртгүүлэх боломжтой. Академи дээр мэн ирээд бичлэн мэдээлэл авах юм боломжтой байна. За тэгээд Монголын хүний нөөцийн удирдлагын шинжилгээ академи бол 10 жилийн хугацаанд бид маргааш энэ таныг гэсэн одоо нүрэн дээр бол үйл ажиллагаагаа явуулаад ирсэн юм хамт олон. За багш болсон хүчний хувьд бол ингээд 100% практик энэ чиглэлээрээ олон жил ажиллаж ирсэн. Яг энэ практик сургалт гэдэг юм ямар төвшөнд яаж заах хэвтэй тэр бүгдийг эзэмссэн ингээд багш болон мэрэгжлийн баг хамт олон ингээд та бүгдийг хүлээж ийн. За тэгэхээр бүр эргэлзээд байгаа бол манай 26-нд ирээд тийм ээ амтлагаа сургалтын дээр маань суугаад түн төлбөрөөр одоо ингээд суралцах боломжтой. Төлбөрийн хувьд бол уян хатан нөхцөлтэй болоо буюу төлбөрөө одоо суралцах хугацаанд хэдэж аваагаа төлөх боломжтой байгаа. За тэгэхээр таагэд маань яраад 10 сарын 15-наас өмнө бүртгүүлээд хөнгөлөлт урамшуулалтанда одоо ингээ хамрагдаарай. Бид маргааш таныг бүтээхэд бэлэн байна гэж хэлмээр байна. За баярлалаа. Үзэгчдээ тодруулах болонд маань Монголын хүний нөөц удирдлага шинжилгээ академийн брэнд менежер Мөнхчөнгөө элсэлт хариуцсан ажилтан Нансалмаа нар урагдаа оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.